За бүгдээрээ үржүүлэх үйлдэл хийж сарнаа. Үржүүлэх үйлдэл. За тэгээд ямар нэг юмыг заахын тулд ерөөсөө л жишээ авна. Тэр жишээгээрээ яг ямар учиртай нарийн ширээнийг тайлбарлах нь хамгийн зөв арга юм шиг надад санагддаг. За эхний жишээгээр 2-ыг 3-аар үржүүлье. Та нар 2 дээр 3-ыг нэмэхээр хэд гарахыг мэддэг болсон байгаа тийм үү? 2 дээр нэмэх нь 3 нь 5-тай тэнцв. За сэргээн санахыг хүсэж байгаа бол ийм ягаан өнгөтэй 2 энтор байлаа. Түүн дээр 3 ширхэг нэрс нэмбэл нийтдээ би хэдийн ширхэг жимстэй болох вэ? 1, 2, 3, 4, 5 ширхэг байна. За эсвэл үүнтэй яг адилаар тоон шулуун байлаа гэхэд ингээд за нэмэх үйлдэлийг ахин сануулах шаардлагагүй ч гэж мэднэ л дээ. Гэхдээ илүүд нь гэж байхгүй ерөөсөө. За тэгээд энэ ч тэг 1, 2, 3, 4, 5. Ингээд хэрвээ чи тгээс баруун тийш 2 дээр сууж байтал ерөнхийдөө эерэг тоо тгээс баруун тишээ байдаг. Түүн дээр 3-ыг нэмнэ гэх юм бол баруун тишээ 3 эрчим явна. За ингээд баруун тишээ 3 эрчим явхаар хаана очих вэ? 1, 2, 3, за 5 дээр ирж байна тийм ээ. Аль нь ч байсан 2 дээр 3-ыг нэмэхээр 5 гэдгийг ойлгосон байх тийм үү? За тэгвэл одоо 2-ыг 3-аар үржүүлэхээр хэд байх вэ? Үржүүлэх үйлдэлийг ойлгох хамгийн амархан арга бол үржүүлнэ гэдэг маань нэмэх үйлдэлийг олон дахин давтан хийж байна л гэж ойлгох хэрэгтэй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр үүнийг хараад ерөөсө будилж болохгүй. 2 дээр 3-ыг нэмэхгүй харин юуг нэмэх вэ гэхээр үнэндээ үүнийг бодох. За 2 арга байгаа. 2-ыг 3 удаа нэмнэ. За энд тэгэхээр юу гэсэн үг вэ? 2 дээр нэмэх нь 2, нэмэх нь 2 гэсэн үг. За тэгвэл энэ 3 нь хаажчих вэ? Энд хэдэн ширхэг 2 байна вэ? Алив бүгдээрээ харъя. Энд 1 дэх 2, тэгээд 2 дахь 2, 3 дахь 2 энэ ч байна. За би энэ дээр жимсээ тоолсон шиг энд бас тоонуудыг тоолж байгаа зү. 1, 2, 3 нэрс гэж тоолсон. Харин энэ ч 1, 2, 3 ширхэг 2 байна. Тэгэхээр энэ 3 нь ерөөсөө л надад хичнээн 2 байгааг хэлээд байгаа хэрэг байх нь тийм ээ. За ингээд 2, 3-ын хэдв? Би 2-ыг аваад 3 удаа нэмэхээр 2 дээр нэмэх нь 2 нь 4, 4 дээр нэмэх нь 2 нь 6-тай тэнцв. За үүнийг бодох нэг арга нь энэ. Гэхдээ ахаад нэг арга бий. Тэр нь 2-ыг 3 удаа нэмхийн оронд хэдүүлээ харин 3-ыг 2 удаа нэмж болно. За жоохон толгой эрг сонсогдож магадгүй. Гэхдээ дасгал ажиллаад байх юм бол яагаад гэдгийг нь ойлгоно бүгдээрээ. Тэгэхээр энэ илэрхийлэл нь ерөөсөө заахаа бичээдхий 2-ыг үржих нь 3. За үүнийг өөрөөр бас 3-ыг 2 удаа гिचчих болно. Ингээд 3 дээр нэмэх нь 3. Заахаал энэ 2 хайчихваа гэж гайхаж байна уу чи? 2-ыг үржүүлэх нь 3 гэхээр за энэ ч энэ нэмэх үйлдэл дээр бол 2 маань энд ингээд байж байна тий. Эднийг чинь юу гэд нэрлэлчихлээ дээ. Интор гэсэн тийм ээ. За надад 2 юм байсан. Тэгээд 3 юм нэмсэн тий. 2 болон 3-ын аль аль нь алга болоогүй. Бид хооронд нь нэмээд 5 гарсан. За гэтэл багш нь энэ ч 2-ыг үржих нь 3 гэдэг нь 3 дээр нэмэх нь 3 гэсэнтэй адилхан гэж хэлчихсэн. Энэ 2 нь тэгэхээр хаашаа алга болчих вэ? За энэ тохиолдолд 2 нь 3-ыг хэдэн удаа нэмхийг хэлж өгöd байгаа юм. Тэгээд хамгийн сонирхолтой нь 2-ыг үржих нь 3 гэдгийг яаж илэрхийлсэн? Энэ дээрх шиг 2 дээр нэмэх нь 2, нэмэх нь 2 буюу 2-ыг 3 удаа нэмнэ гэж илэрхийлсэн ч аль эсвэл 3-ыг 2 удаа нэмнэ гэж илэрхийлсэн ч болно. Гэхдээ сайн хардаа хариу нь адилхан гарч байна. 3 дээр нэмэх нь 3 хэдв? Энэ чинь бас л 6. Магадгүй хүүхдүүд та нар анх удаа математикийн ийм сайхан чанартай учирч байж болох юм. Заримдаа ямар арга хэрэглэснээс үл хамааран сонгосон аргаараа зөв бодох юм бол хариу нь ижилхэн байх тохиолдол байдаг тийм ээ. Тэгэхээр 2 хүн 2 өөр бодлого бодлоо гэхэд хэрвээ зөв л бодож байгаа бол 2 өөр арга хэрэглэсэн ч эцсийн хариу нь ижил гарна гэсэн үг. За та нар магадгүй багшаа үржүүлэх үйлдэл маань тэгэхээр юунд хэрэгтэй юм бэ гэж гайхаж болох юм. Тэгэхээр зарим тохиолдолд үржүүлснээр тоолохыг хэлбэрчилдэг. За нэмбэгээр жишээ авъя. За 3-ыг 1-ээр зурлаа шүү. Энд хичнээн нэмбэг байгаа ээ гэж асуух юм бол багш нь тэгэж асуух юм бол та нар зүгээр л эхнээс нь бүх нэмбэгнүүдийг тоолох ах тийм үү? За тоолоход нэг цаг орохгүй ч аж магадгүй л дээ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 нэмбэг байна гэх баг. Би та нарт угаасаа хариуг нь бараг өөрөө хэлчихлээ дээ тий. Бид энэ ч 12 нэмбэг байгааг мэдж байгаа.
Гэхдээ нимбэгнүүдийг тоолохоос амархан бас хурдан нэг арга байгаа. Нэг мөрөнд хичнээн нимбэг байгааг ажиглалаа. Мөр гэдэг маань нэг нэгнийхээ хажууд зэрэгцээд байгаа нимбэгнүүд гэсэн үг. За тэгэхээр нэг мөрөнд хэдэн нимбэг байна вэ? Нэг мөрөнд 3 нимбэг байна. Одоо та нараас ахаад нэг асуулт асууя. Энд хэдэн мөр байна вэ? Хэдэн мөр? За энэ ямар тач нэг мөр, энэ 2 дахь мөр, энэ нь 3 дахь мөр, тэгээд энд 4 дахь мөр нь байна. За эдгээрийг тоолох хамгийн амархан арга бол нэг мөрөнд 3 нимбэг байгаа. Тэгээд 4 мөр байгаа. Мөр бүрт 3 нимбэг байна шүү дээ. За та нарын толгой эргээгүй гэж багш найдаа. Гэхдээ энэ их зугаатай байгаах. За тэгээд 4 мөр байгаа болохоор 4-ийг үржүүлэх нь 3 нимбэг байна гэсэн үг. 4-ийг үржүүлэх нь 3 нимбэг. За харин үүний хариу надад байгаа нийт нимбэгний тоо буюу 12 нимбэг байх юм. За яах вэ? Сая энд харуулсан бүхнээ нэмэх үйлдэлээр харуулах юм бол 4-ийг үржүүлэх нь 3 гэж хэлж байвал би хувьдаа. За дотроо 4-ийг үржүүлэх нь 3-ыг тэгэхээр 3 4 удаа байгаа гэж төсөөл харна. 3 дээр нэмэх нь 3, нэмэх нь 3, нэмэх нь 3. Үүнийг бодох юм бол 3 дээр нэмэх нь 3 нь 6, 6 дээр нэмэх нь 3 нь 9, 9 дээр нэмэх нь 3 нь 12. Харин бүгдээрээ энэ хичээлээр энэ дээд хэсэгт энэ үржүүлэх үйлдэл чинь бас өөрөөр 3-ыг үржих нь 4 гэж илэрхийлэгдэх боломжтой гэдгийг үзсэн. Өөрөөр хэлэх юм бол тоонуудын байрыг сольж болдог. За энэ үнэхээр хэрэгтэй, сонирхолтой үржүүлэх үйлдэлийн шинж гэхүүдээ ер нь бол. За гэхдээ үүнийг бас 4 нь 3 удаа гэж чиж болно. 4 дээр нэмэх нь 4, нэмэх нь 4. 4-ийг 3 удаа нэмж байна. 4 дээр нэмэх нь 4 нь 8, 8 дээр нэмэх нь 4 нь 12. Ер нь бол Америкийн нэгдсэн улсад үргэлж 4-ийг үржүүлэх нь 3 гэж ярьдаг. Харин Английн сургалтын системээр сурсан хүмүүс үүнээс өөрөөр ярьж байгааг багш нь олон сонссон. Тэд нар болохоор 4 3 эсвэл 3 4 гэж ярьд юм лээ. За энэ нь бол зарим талаар үнэхээр утга учиртай байж магадгүй. Тэд нар энэ үржүүлэх үйлдэлийг бичгтээ эсвэл хэлэхдээ ерөөсөө 4 3-ын хэдвэл гэж асууд юм бэлээ. 4 3 гэхээр ерөөсөө 4 ширхэг 3 хэдвэл гэж байгаа хэрэг. 1 3 2 3 3 3 4 3. 4 3-ыг нэмбэл хэд байх вэ? 12 штэ тийм ээ. Бас 3 4-ийн хэд вэ гэж асуусан ч болно. Алуу ерөөсөө би бичээдгий. За өөр өнгөөр тэмдэглэнэ. Энэ бол үнэндээ 4 3. Ерөөсөө л 4 ширхэг 3. Хэрвээ та нарт 4 3 бичээд тэднийг нэм гэвэл энэ олж тарах нь штэ тийм ээ. Тэгээд тэр нь 4-ийг үржүүлэх нь 3 байхгүй юу? Эсвэл 3 4 удаа гэсэн ч ялгаагүй. За өөр өнгөөр өчөөд харин нь 3 4. Мэдээж өөрөөр 3-ыг үржүүлэх нь 4 гэж чиж болно. За тэгсэн ч бүгд адилхан 12 гарна. За та нар магадгүй дажгүй юм бяцхан зайл гарах арга зааж өглөө дөө гэх бах. Та нар энд байгаа нэмбэгнүүдийг тоолчихсон нь энэ бодлогыг ботхоос бага хугацаа зарцуулж магадгүй юм тийм ээ. Гэхдээ энэ нь та нар үржүүлэх үйлдэлийг дөнгөж сурж байгаа үед л тийм байх болно. Гэхдээ олон тохиолдолд үнэндээ ихэнх тохиолдолд магадгүй нэг мөрөнд 3 нэмбэг байх оронд хэдэн зуун нэмбэг байж болно. Эсвэл хэдэн зуун мөрч байхыг үгүйсэхгүй тийм ээ. Хэрвээ тийм байх юм бол тэр бүх нэмбэгнүүдийг тоолох гэж удна эцтэй. Тэр үед үржүүлэх үйлдэл ямар хэрэгтэй гэж. Гэхдээ бид 100-аар хэрхэн үржүүлэхийг дараа сурах болно. За багш нь та нарт нэг сонирхолтой зүйл ярьж өгье. Намайг цэцэрлэгт байхад манай 3 дугаар ангийн эгч маань надаас илүү ухаантай гэдгийг харуулахын тулд тэр надаас 3-ыг үржүүлэх нь нэг хэдвэ гэж асуудаг байсан. Харин би тэр үед нь юу гэдгээсэн гэхээр эн чинь 3 дээр нэмэх нь нэгтэй адилхан юм байна гэж бодоод 3 дээр нэмэх нь 1 тэнцүү 4 гэж харуулдаг байлаа. Би тэр үед 3 дээр нэмэх нь 1 нь 4 гэдэг болохоор 3-ыг үржих нэг нь бас л 4 байхаа гэж боддог гэсэн. Тэгэхэд эгч маань үгүй ээ тэнийх юм нь 3 байхгүй юу гэхээр нь би яаж тийм юм байдаг байна гэд их гайхдаг гэсэн. За яагаад 3 ахаад нэг тоогоор үржүүлэхэд 3 хിവэрэ байдаг үлээ гэж боддог байлаа л да. Тэгвэл үүнийг юу болохыг бодъё л да бүгдээрээ. Эн чинь 3 1. 3 1 хэд вүлээ? Тэр чинь 1 дээр нэмэх нь 1, ахаад нэмэх нь 1 гэсэн үг. Харин 3. Эсвэл үүнийг 3 нь 1 удаа гэж ойлгож болно. Тэгэхээр 3 1 удаа гэхээр хэдэн? За бараг дэндүү амархан болохоор утгагүй санагдахаар байгааз ердөө л 3 хിവэрэ. 1 3 шүү дээ. За үүнийг 1 3 гэд бичсэн ч болно. За тэгэхээр байна. Ямар нэг тоог үржих нь 1 юм уу? Эсвэл нэгийг ямар ч тоогоор үржүүлвэл тэр тоо өөрөө гардаг байх нь. За тэгвэл
3-ыг үржих нь 1 нь 3, 1-ийг үржих нь 3 нь 3. За тэгээ магадгүй 100 гэх юм бол 100-г үржих нь 1 нь тэнцүү 100 байна. Эсвэл 1-ийг үржих нь 39 гэж байвал тэнцүү 39 байна. Миний бодлоор та нар иймэрхүү хэмжээний тоотой хэдийнэ танил болсаах. Үнэхээр сонирхолтой байгаа зү. Үржүүлэх үйлдэлийн бас нэг сонирхолтой нэг зүйл бол тэгээр үржүүлэх. За ерөөсөө нэмэх үйлдэл хийж байгаатай адилаар тайлбарлая л та. 3 дээр нэмэх нь тэг. За та хэд сурсан байх гэж огш найдаж байна. 3 гарна тийм ээ. Яагаад гэвэл би 3 дээр юу ч нэмэхгүй байна. Надад 3 алим байж агаад дээрэс нь тэг алим нэмж авбал 3 алимтай хэвээрээ л байна үсттэй. За ер нь дандаа 3-аар жишээ аваад байх шиг нь өөр тоог жишээнд авъя. За 4. 4-ийг үржих нь тэг хэд байх вэ? Энэ маань тэг 4 удаа гэж байгаа хэрэг. Тэгэхээр тэг дээр нэмэх нь тэг, нэмэх нь тэг, нэмэх нь тэг хэд байх вэ? Тэр чинь тэг л байна штэ. Юу ч байхгүй дээр юу ч байхгүйг нэмээд ахаад юу ч байхгүйг нэмээд бас ахаад юу ч байхгүйг нэмэхэр чинь юу ч байхгүй хэвээрээ л байна үсттэй. За алив би энд бичээд хий. Энэ бол 4 тэг. За үүнийг эсвэл өөрөөр 4 нь тэг удаа гэж бодож болно. Бас өөрөөр би тэг ширхэг 4 гэж бичиж болно. За тэгэхээр би 4-ийг яаж тэг удаа бичих вүлээ? Зүгээр л юу ч бичихгүй гэсэн үг. Тийм биз? Тэгээд тэг ширхэг 4 гэдэг нь юу байх вэ? Ерөөсөө л томоос том хоосон зай байж таараа. За энэ бол үржүүлэх үйлдэлийн бас нэг зугаатай хэрэг байна. Юуг ч тэгээр үржүүлсэн тэг гарна. Би бүр асар том тоо бичээд 5,493,692-ыг үржих нь тэг гэж байвал тэнцүү хэд байх вэ? Тэнцүү тэг байна. Тэгвэл энэ тоог нэгээр үржүүлвэл хэд вэ? Ерөөсөө л тэр тоо өөрөө гараад ирнэ тийм ээ. За тэгвэл тгийг үржүүлэх нь үржих нь яах вэ? 17 байлаа гэв. Тэнцүү тэг байна. За ямар тач би хангалттай ярьчихлаа гэж бодож байна. Дараагийн хичээлээр эргээд уулзцаая.